Энэ дүртэй трейлерыг үзчихсэн үү? Үгүй, үзэж байгаагүй. За ингэсэн баггүй. 2019 онд яг энэ Sonic-ийн кино гарна гэж хүмүүс бүр бөө юм болоод чи фэнүүд нь бол дээр үеийн фэнүүд ихтэй штэ. Тэгээд энэ дүр гарч ирээд хүмүүс бүр яг тэр YouTube дээрээсэн комент нь би одоо бүр сандын гэдэг. Хамгийн дизлайктай трейлер болж хувираад. Одоо багын дүрийн манд юу болохгүй эцсийн одоо нохоо юу гэдэг бүр бөө юм болсон. Тэгэнгүүт найруулагч нь яасан гэхээр за ерөөсөө ингээд энэ чигээр нээлттэй их бол бид нар бүр алдагдал цаашаа юм болох юм байна гэдэг дүгнэлт хийгээд киноныхоо нээлтийг 3 сараар хойшлуулад бүх дүрээ өөрчилж эхнээс нь монтажаа бүр хийгээд тэгээ гаргаад тухайн оныхоо хамгийн амжилттай яг супер баатартай кино олжсэн жишээ байгаа байхгүй. Хэрэглэгчийнхаа одоо санал гомдол хариу те одоо саналуудыг тусгаад бизнестэй өөрчлөлт оруулахын одоо жишээ нэг бодтой жишээ энэ бол болж чадчих штеп. Ханахын хувьд яг бодтой хэрэглэгчийн санал гомдол дээр суурлаад өөрийнхөө бизнест оруулж исэн тийм шийдвэрүүд юу байна? Маш олон төрлөөр өдөр болгон шахуул баг янз бүрийн шинэ юмдыг хийж гин. За харилцагч нараас ирж байгаа санал гомдол, мөн ажилтнуудаас ирж байгаа санал гомдол. Айгүйх одоо нөгөө лосс те одоо бид нар ч нөгөө алга болчдөг бараа бүтээгдэхүүн. За тэрэн дээр хаанаас яаж алга болоод байна? Энэ бүх жижиг үйлчлэлүүдээ бүгдийг нэгээр нэргэж харна, уулзна. За хэрэглэгч нараас мэдээж худалдааны зөвлөгөөд бараа бүтээгдэхүүний тайлбар нөгөө ойлгомжтой тайлбарлахгүй байна энэ дээр. За одоо бид нар чинь баг 2-7 хоногт нэг удаа шахав бүгдээрээ уулзаал өглөө болгон нөгөө бүтээгдэхүүнүүдээ идээл энийг ингэж хэрэгэлдэг, тэрийг тэгж хэрэгэлдэг хамтдаа бүгдээрээ сураалтай. Одоо яг Японд талаасаа онлайн сургалтууд аваад тэгэл тэрийг өөртөө тайлбарлаад ингэж хийх ёстой байна. Тэгвэл би буруу хийгээд ийсэн юм. Энд чинь ингэж хийж гоё болд юм. Энэ ч бас ингэж хийж болдог гэл ингээл янз янзаар бүтээгдэхүүнүүдээ өөртөө идэхээс ахвалал ер нь янз янзын сургалтууд айгүйх одоо дотооддоо хийдэг болж байна. Салбар болгоны нөгөө хэрэглэгчтэйгээ харилцдаг сувгууд айгүй өөр тоо үзүүлэлтүүдийг харуулдаг. Жишээ нь ритейл худалдааны салбар гэдэг юм бол за сошиалор болон in person илүү үйлчлэг авах одоо хэрэглэгч энэ сувгуудаараа илүү орж ирж үйлчлэг авдаг тий. Гэдэгтэй адилхан яг энэ сувгуудаараа нөгөө байгууллагатаа одоо гомдлоо санал хүсэлтэд ерөөдөө айгүй илэрхийлдэг. Тэгэхээр ер нь байгууллага яг манай хэрэглэгч аль суугаар илүү их орж ирээд энэ суугаа хэмжлээ яг тухайн суугаараа дамжуулж хэрэглэгчтэйгээ харилцах, асуудлыг шийдвэрлэх, энэ суугаар нь одоо нөгөө мэдлэг мэдээлэл олгох гэдэг юмыг хийх нь айгүй өргөжтэй байдаг. Яг дэлгүүр дээр ирж худалдаа авалт их байгаа бол бид нар дэлгүүр дээрээ магадгүй бүтээгдэхүүн болгоны хажууд энэ нэг юм жижигхэн гарын авлах ч юм уу те нөгөө ийм мэдээллийн самбаруудаа байршуулад хэрэглэгчтэй мэдээллийг өгнө гэдэг ч юм уу. Ингэж нөгөө хэрэглэгчтэйгээ яг хэрэглэгч аль суваг дээр байна тэр суугаараа дамжиж мэдээлэл өгөөд хэрэглэгчийнхаа фидбэкийг аваад явах нь эргээгээд нөгөө хэрэглэгчийн одоо customer retention rate те хэрэглэгчийг ингээд ийм хадгалах хугацаа, customer lifetime value буюу ингээд манай хэрэглэгч байх хугацаанд манад ямар үнцийг өгж байгаа вэ гэдгийг энэ үзүүлэлтүүдийг аягүй сайжруулж идэг гэсэн үг. Тийм. Тэгэхээр эдгээр үзүүлэлтүүдийг бас хэмжиж харуулъя гэсэн байна. Одоо жишээлбэл яг бодсон чинь нөгөө юу зарим нэг хүмүүс ч одоо хөгшин настай хүмүүс ч гэдэг вебсайт хэрэглэж чадахгүй те онлайнаар захиалж болно. Гэхдээ вебсайт хэрэглэж чадахгүй. За энэ тохиолдолд манайх яадаг вэ гэхээр нөгөө чаталж агаад тэгээд ерөнхийдөө бол утасны дугаарыг аваад те биднээс шууд өөрсдөө sales talk хийдэг те. Сайн байна уу та бид ярьж байна та юу захиалах вэ? Ингээд зургийн танд явуулъя гэдэг өөрөө худалдаа авахч би ийм бараа бүтээгдэхүүнүүд танад өөр юу вэ? За ингээд худалдааны зөвлөхөөс онлайнаар жишээлбэл яг нөгөө чаталсан чигээр нь эсвэл утсаар ч гэдэг юм бүтээгдэхүүнийг танилцуулаад ийм савлгаатай. За хэрвээ фэйсбүүкээр бол бид нар зургнуудын шууд ингээд вебсайтнаас скриншотыг явуулаад тэгээд хэдэн төгрөгийн үнэтэй гэдэг ингээд бүх мэдээлэл нь байж байгаа шүү дээ. Тэгээд амаараа бас давхар яаж хэрэглэх заавар бүх юмудыг ингэж өгч байгаа. Хамгийн сүүлд нь invoice те үнийн дүнгийн банкныхаа агуулга бүх юмудыг нь явуулна. Худалдааны зөвлөх маань өөрөө онлайнаар бүх юмудыг хийгээд тэгээд нөгөө одоо бүх ордеруудын систем рүү оруулчин тэнгуут нөгөө цаашаа деливери рүү яваад нэг 72 цаг дотор хүрч өгдөг ч юм уу. Ингээд сейлсүүдээ бол хийж байгаа. Сейлсийг бол яаж игээл хийгээд байгаа. Буцаад фидбэкээ бол бид нар бол бас нэг мөрчлөн яг тэгэж одоо уцаар бол ерөнхийдөө их ховор авдаг. Үнэхээр бохимдолтой тохиолдолд уцаар өгдөг. Их тохиолдолд бол ерөнхийдөө манайхаа фэйсбүүкээр одоо манай пэйж рүү тий сошиалор ингээд явчихдаг. Монгол хэрэглэгчийн бас нэг онцлог байдагтай ингээд санал илгэн гэхээр дандаа сөрөг юм илгээх хэрэгтэй гэж ботцсон анханасаа тий. Тэгэнгүүт фидбэк гэдэг ер нь бол англи хүч ингээд баярснаа ч илэрхийлж болдог шүү дээ. Тэгэнгүүт анханасаа ингээд тогтсон ер нь гомдсон ууралснаа илэрхийлдэг гэж бас буруу ойлголт байдаг санагдаад байдаг.